Төрийн дарамтчгийн дараа нар маань бас ажиллаа мэдж байгаа ахал гэж би бодож байгаа. За одоо ямар ч олуулаа иртээ. Энэ зааланд яг энэ асуудлаар 25 хүн ирсэн байна. Одоо эсвэл нэг дарга нь ажиллаа мэдэхгүй болоод хоёр хүний дагуулад ирт юм уу, мэрэгчлэнээ дагуулад ирт юм яа тэ ойлгохгүй байна. Ер нь бол хөдөө орон нутаг сумдад бол маш хэцүү байгаа шүү дээ. Улаанбаатар хотод ч бас энэ байдал байгаа. Бид нар яг хуу нэг хүүхэд авах калори энэ төр гэж олон юм яриа л байна л да. Тэр хоолыг хийхдээ ямар тогоонд хийгээд, ямар савнд хийгээд, ямар тоног төхөөрөмж хэрэглэдэг байна. Тэр хоолыг идэж ууж байгаа анги танхимч нь өөрөө ямар байна вэ гэдэг дээр хин ч анхаарахгүй. Энэ эрүүл ахуйн асуудал. Би шудраг ус төрөлхтөл газрын дараагаар ажиллаж байсан. Тэр үед над дээр байсан тоо бол 18 хүртэлх насны жил тутам 100 мянган хүүхэд хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөр өвддөг гэсэн тоо байсан. За энэ тоо одоо өссөн юм шиг л. Тэгээ бид нар энэ ирээдүйн 100 мянган хавдрыг бэлдээд авах ёстой мó гэдгийг би ерөөсөй ойлгохгүй байгаа. Энд дэр гарсан зөрчлүүд байна л да. Хүн сэдвэж хөнгө үйлдвэр амны хяналтын газар ханал хийсэн юм шиг байна. Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагын 33.7% нь хүнсний бүтээгдэхүүний төрөлдсөн агуулгахгүй. Энэ бол хадгалалт болохгүй байна гэсэн үг. Хадгалалт болохгүй байна гэдэг бол хүүхдүүдтэй бид нар стандартын бус хадгалагдсан бараа бүтээгдэхүүн түүхийн эдээр хоол иж өгч гэнэ гэсэн үг. 1. 25% нь хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хүрэлцэн хангалтгүй гэж. 4 сургууль тутмын нэг нь хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж байхгүй гэсэн үг. 2 дугаар асуудал нь энэ байна. За энэ дотроо дахиад стандартын шаардлага хангаж байгаа хангахгүй асуудал гэж байгаа шүү. 3 дугаарт 21.9% технологийн карт шимт хичээлийн үзүүлэлтээ бүрэн баталгаажуулаг байна. Тэгэхээр яаж та нар шимт хичээл хэдэн хувьтай өгч ингэж яриад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Одоо баталгаажсан хэсгээс нь л өгөөд байгаа юм билгүй. Дараагийн төгсгөлийнх нь 17.9% нь хэрэгжилж байгаа амтлагч хүнсний нэмэлтийн бүртгэл баталгаажаагүй. Бүгд намд Солонгос улс ходоодны хорт тавдраараа дэлхийд нэгд ордог байсан. Гол үндсэн суурь шалтгаанаас судлаад үтсэн хүнсний нэмэлт амтлагч байсан. Одоо манай эрүүл мэндийн яамнах хэлэх баг. Тэгээ ийм л байна. Тэгээ ингээ хэрэгжилтийн тайлаа орж ирж байгаа. Одоо хэдүүлээ яг яах вэ? Энэ стандартын бус савнд хийгдэж байгаа хоолноос улбаатай эрүүл ахуйн бус өвчлөлийн асуудлыг хэдүүлээ яаж шийдвэрлэх вэ? Энэ дээр таад манайг хариулт өгөөч гэж хүсэж байна. За, хийн хариулах уу? 3 номер Учир Отарга. За манай салбарын хяналтынхан бол одоо түрүүний хэлсэн Бат Эрдэнэ гишүүний хэлсэн сургууль цэцэрлэгүүдийн галт тухайн дээр салбарын дагаж мөрдөх журам за Монгол улсад мөрдөгдөж буй сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчлэгийн тавих ерөнхий шаардлага стандарт сав суулгад тавих энэ стандартуудыг хянж ажилдаг. За хүнсний зориултын бус хуванцар хөнгөн цагаан сав ашиглахыг хориглодог. Зөвхөн одоо биднээс тавьж байгаа шаардлага бол ган сав зэвэрдгүү паалн савтай сав суулгахтай байх. Одоо юм шаардлагыг бас үздэг. За мөн түүхийн мах ногоо хүнс мах болон ногоо хүнс ойр зүрийн далах хэрэглэх энэ хэрэглэгдэхүүдийн тус туснаас ялгаж хяналтыг тавьдаг байгаа. За энэ хангамжийн асуудал одоо боловсролын яамнаас